Та яг сүүлийн үед гээд Монгол улс соёл гэдэг юм байна. Яг энэ жил Монголд ирээд хурмаа хийсэн чи би яг ямар мэдрэмж авсан бэ гэхээр ер нь яг Монгол өв соёлоор хийгээд шийдсэн шүү дээ. Тэгээ яг гой Монгол хурим хийгээл тэгэл миний мэдэрсэн зүйл нь юу гэхээр миний хайжсан зүйл яг энэ биш үү гэж. Энэ олон жил сүүлийн 10 хэдэн жил тасралтгүй гадаадаар яваал те тэдэртэй адилхан болох гол хичээгээд байсан бүх юмны маань хариулт. Тэр чинь шал утгагүй тэнд угаас эзэж хариулт байхгүй. Хариулт нь юу гэхээр төөгөө Монгол хүнээрээ байж ижил би угаасаа яг жигэн төөгөө юм байна гэдгийг ойлгохгүй. Тэгээд те яагаад би Монгол гэрт хий гэж бодсон бэ гэхээр одоо нэг юм цагаан сарын үйл ажиллагаа ч юм уу хормын үйл ажиллагаа ихэнх нь нэг юм яг нэг Орос стандартаар хүмүүний барууны стандартаар болдог шүү дээ. Хойно тайцтай тэгээд бүхэн бөөрхийн ширээн дээр суугаад тим юм ерөөсөө их үгсээгүй. Надад ингээд буусан зураглал нь юу гэхээр нэг хөдөө айлд ингээд нэг хурим болохоор ингээд цагаан сар болохоор ч юм ингээд бүх хүн ингээд бүх сэргэх зайг үчихэд тэгээд ингээд бөөндөө гой дуулаад ингээд тэ найрын дуграа өргөөл ингээд айгуу гоё идэг та. Тим атмосферыг бүрдүүлэхийг ерөнхийдөө олж ирсэн. Тэгээд тэр л яг жинхэнэ Монгол энерги, Монгол hour юм шиг. Бид нар яг Монгол одоо юу гэдэг юм буцааж энэ бахархлаа сэргэе гэх юм бол бид нар ямар нэгэн байдлаар яг жиггэн тэр Монгол мэдрэмж рүү навьячж ийж надад сэргээхээр санагдаад байна. Тэрнээс биш бүгдээрээ дээл өмснөө нэг лаунжд ч юм уу ресторан цуглах юм бол тэр яг нэг Монгол бахархал гэх юм төрүүлэхгүй юм шиг санагдаад. Тэгээд би бол заавал Монгол гэрт хийн, хурмаач Монгол гэрт хийсэн, цагаан сараач Монгол гэрт хийн. Тэгээд ерөөсөө хамгийн гоё Монгол гэр хаана юм гэж. За guys, I'm back on YouTube. За төөгөө яг юу сэдэд юу хийгээд байгаа вэ гэхээр би чадах хэмжээнд л өөрийнхөө таньдаг мэддэг олонний танил, бизнес эрхэлдэг, өв соёл тээдэг, Монголын урдаа барьдаг шонхорчд, урдаа барьдаг морд харваачд, тэ бүр юм каллиграф бичгийн бүр Монголын илч болсон бүр урдаа барьдаг мундаг хүний хүртэл өрсөн байгаа. За бид нар нэг амар ууц мууц гэдээ яах вэ гэж бодоод гой 74 өндөр идэ будаага зассан, ширээ зассан. Идэний дээж гэдэг утгаар нь нэрмэл бас байгаа. Нэрмлийнх нь хундаг нь ийм жижиг 20 г орно гэлээ. Идэний дээж. Бид нар өнөөдөр dress code-н дээр хоёр юм зааж өгсөн. Нэг нь юу гэхээр заавал Монгол дээлтэй ирэх хэрэгтэй. Хоёр дахь нь юу гэхээр хөөрөгтэйгээр ирэх хэрэгтэй. Тэгээд хөөрөглөн гэдэг чинь бас айгүй том соёл байна хөө бас юм чи. Одоо энэ чи ингэж болохгүй. Ингээд бөөрийг хилчиж болохгүй. Энэ хөөргийг чинь те дайланг чи ингээд ном дийлгэж байгаа юм шиг ингэж хааж авч явдаг. Бид нар ингээд зүгээр нэг яг ийм дөрвөн анта Монгол гэрт ч юм уу те бүр ингээд чихж байгаа ч юм уу тий. Эсвэл жоохон том Монгол гэрт хийж болно л доо. Гэтэ яагаад тэр гэрийг сонгосон бэ гэхээр бид нар өмнө хэд хэдэн контент хийжсэн тэнд. Тэгээд тэр гэрийн хамгийн гоё нь юу гэхээр тэр цоохор ирвсэн арьсуудаар ингээд хүрээлцсэн бүгдийг нь. Тэгээд дотор нь бүр дондог дулам хатны хэрэгэлдэг байсан тойл те. Тэр ч одоо Богд хаан дондог дулам хатан хоёр тийш харж байгаа селфи идэг байсан гэсэн үг шүү дээ. Ерөөхдөө бол ингээд тийш цуг хараад юм ярьдаг байсан гэсэн үг шүү дээ. Тэр түүхэн тойл тэгээд 16 дугаар зууны үеийн баатруудын өмсгөл хувцас бүр юм дээр үеийн бүр юм үхэрт хэрэгний бүр ингээд гол лидергээд бүр ингээд маш гоё тийм үнэт хэдлэлүүдээр одоо чимгэлцэн гэр ихгүй. Тийм гоё яг энергитэй гэрт хүмүүсээ цуглуулмаар байсан гэх юм уу. Тэгээд тэр чин Чингисийн үрээ угаасаа таад мэдж байгаа Яармгаас цаашаа нэг хэдэн километр яваал байж байгаа. Тэгээд тэнд цуглаад хүмүүсээ хүлээж авсан. Тэр бол тасархаа болсон. Тийм бид нар дээрээс тусах гэрэлтүүлгүүдээ хүртэл бодсон байгаа. Яг нар жаргах үеэр яг тооноор гэрэл орж ирэхэд яг хаан тусах уу, хүмүүст яг яаж гоё мэдрэмж өгөх үү, яг ямар хоол унд өгөх үү те орж ирэнгүүт гоё өрөмтэй борцог бол заавал байх хэвээр сүтэцээ. Заавал байх хэвээр. Тэгээд орж ирэнгүүт гоё бид нар өвхрийн өвчүү гоё хэрчиж өгөөд хүмүүстэй айгуу гоё ингээ өвчүү сүтэцээ. Зөвхөн бодсон чинь те сүтээ цайн дээр ингээ өвхрийн өвчүү хийгээд ингээ гоё идээд ирсэн хүмүүс нь гоё хоорондоо хөөрөглөө тамхилаад яг гоё яг зүгээр л тэр атмосферыг бүрдүүлэхийг хүссэн болохоор онт мэд харган тогтоо. Оо сайхан тогтоолч. Та сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж. Хайлыг хийсч хатмаг цуглуулах. Оо одоо зөндөө их хатмаг цуглууллаа. За. Хавцаа савлаг. Одоо нөгөө өв соёл руу ингээд нэгт шумбал олон жил гадаад дээр явсан сүлд нь тэндээс хариулт олохгүй. Хүний юмар яваад тэр юм шиг.
чимсэн үзэгсэн бохор богонгоно Хацрын эвсэг нартай туярдаа Олдошгүй яруу бүсгүй чүдийг мэд биширье Тэгэхээр ингээд монголчуудаа ингээд хөөрөглөөд уулзахаар те ингээд онд минь тарган тавтаа орвоо та сайхан шинжилж гэнэ үү даагдаалантай бюро болцонтай гэдэг ингээд ярихаар ярианыхаа төвнийг айгүй зүг тавиад өгчтэй юм билээ. Тэгээ араас нь хүртэл ингээд юм ярьсан ч гэсэн тэнд ерөөсөө дайсагнах хэрүүл уруул хийх те ховжиг базах тийм мэдрэмж төрөхгүй айгүй гоё өрнж байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа нөгөө уулзалтынхаа яагаад тэгэхээр бид нар чинь бараг 60 орчим хүн ирсэн бүгд нэг нэгийг танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс чи ирэхээр хоорондоо гоё хөөрөглөөд ярихад шал өрнө. За арилжаа өндөр, ашиг өндөр. Profit margin өндөр. За зураг контент цай. Хандлт буудаж байна. Followers нэмэгдэж байна уу? За орчин үедэд ингэж л. Мажч сайгүй сайн байна. За followers 25 онд хэдэн хувиар нэмэгдэв? Давгүй явж байна. Хүү! This is some good shit man. This is some good shit. Хүн болгоны хөөргийг бас барьж үзнэ гэдэг чинь айгүй гоё юм байлээ. Гэхдээ хөөргийг ингээ гарандаа ингээд удаан өөр хүний хөөргийг гарандаа удаан барихаар ч одоо ингээд буйнаас нас авт юм байна шүү дээ. Тэгэхээр чи ингээд тэр хүн чинь бүхэл бүтэн аавынхаа аавын бүр өвөөгийнхөө аавын хөөргийг авчирсан хүртэл байсан байхгүй. Тэгэхээр чи тэгээд тэр олон жил гоё Монгол өв соёлыг тээж ирсэн тэрийг ингээ бариад тэрнээс гоё ирч хүч энерги аваад тэгээ хоорондоо ямар гоё хөөрөг вэ гэ хоорондоо ярилцсан гэдэг бол тасархай. За манай залуучууд юу байцгаана? За сайхан шилж байна. Ирсэнд баярлаа. Бүгдээрээ сайхан тухтаа золгоё. Тэгээ. Ороод сайхан суугаарай. Мьюзик видео шиг л юм болоод шүү. Бид нар утаа мотоо тавиад хийсэн шүү дээ. 13 дугаар зуун шиг л. Тийш суусуу, ийш ороосоо. Хүй. За ирцсэн үү? За саршин сайхан уу? Сайн байна уу? Төгөө. Анх удаа сувдаа. Хэлцгээ таатай байна. За манай хоёр маань тийш очиж суучих. Яг таарч байна уу? Яа тэр бол бүр манай хоёр шонхор бол өстой гоё харагдаж байна. Харин тийм гаднаас бүр захиалж хийлгүүлсэн. Энэ эгэлд бүр яг ийм хар өнгөтэй болохоор улаан өнгө ягаад. Цаа чин гоё шаргал юм чин гоё. Шараар нь. Энэ яг эглийн дуу даач үү? Даач. Нааш даач гэдэг юм уу те? Энэ даврын даач. Яг энэ одоо ингээд нөгөө онцгой үед хэрэглээд бусад үед нь өөрийнх нь нөгөө хуучин Тэг жирийн дуулгаа игээ те. тий. Дууд тэгэхгүй бол энэ нөгөө маажаад Тэгээд муухай яачих юм бэ те? зарим хүмүүсийн суудлын хэлцээ зааж өгнө тий. Тэгээ өг зөндөө ороод ирсэн шүү дээ. Хүүе манай хоёр ч ирсэн байж тээ. Sorry би тэр аваар шүү баахан. За сар шинэ байна. Сайхан шилж байна уу? Хоёр маань ийшээ суу. За миний онлайнаар үзэж харж байсан хүн ороод ирлээ шүү. Ханга welcome man. Welcome. Good to see you. Hello man. Nice to meet you. My name is Tugo. Okay, I think you guys can sit here. Okay. Woo! Энэний зургийг нөгөө хамт тавьсан мессеж нь таа. Тэгсэн. Энэ баггүй. Оо, чи миний YouTube thumbnail юм байна штэ. Оо, энэ ориг хувилбар нь шүү дээ. Шандаа Монгол улсын их аврах цолтой Шандаар бол хүдэр арслан гэдэг нөхөө байхгүй юу? Яа. Тэр хан гард гэдэг нь хамгийн анхны хий аврах болсон нөхөө байхгүй юу? Гайхалтай маа. Энко ирсэнд баярлаа. За, өстой гоё юм болж байна. Чиний тайх чи энэ байна. Шонхрууд маань хойно байгаа. Банхрууд байна. Өв соёл гэдэг амар олон хүмүүс байгаа. Зөндөө олон контент бүтээгч нар байгаа. Хоёр маань ийшээ суух уу? Би танаа камп дээр 100 заавал очно гэж бодож байгаа шүү. Би бүр үзээ таадаг аль дээрээ сууж дагж байгаа. За хүмүүс нь цуглаж л байна. Таад маань аль бол хүмүүстэй танилцж байгаараа заяа. Networking event гэж бодоорой. Яагаад ийм олон хүн танихгүй хүмүүсийг нэг дор цуглуулсан бэ гэж юу? Яг бид нар ерөнхийдөө бол урихтаа бол 3 төрлийн хүмүүс урьсан. Өв соёл тээгч, контент бүтээгч, бизнес эрхлэгч гэсэн 3 хүмүүс. Миний гол зорилго бол би олон улсын маш олон кейсүүдийг ер нь судалж үзэж яхад тодорхой хэмжээний хүн худалдан авах чадвартай болж ээж. Буюу амжиргаагаа шийдэж ээж дараа нь хөөрөг, дараа нь одоо өөр ингэсэн морьтой болдог ч юм уу. Дараа нь бүр цаашлаад бүр өөр ингэсэн шохортой болъё гэж боддог ч юм уу. Тиймэрхүү ингээд дистаралтаас явж байгаа байхгүй. Тэгэхээр бизнесмэнүүдийг урьдаг шалтгаан нь юу гэхээр тэр бизнесмэнүүд хамгийн багтаа доороо хэдэн ажилчинтай байх уу, гэр бүлийнхаа хэдэн хүний амьдралыг авч явж явах уу, эргэн тойронд ямар нөлөө бүхий байх уу. Ерөөсөө тэр хүмүүс зөв нөлөөлж чадах юм бол тэр хүмүүс цаашаага нийгэмдээ угаасаа нөлөөлчихнө. Контент бүтээгч хүмүүс ч гэсэн.
тэр хүний үзэл сурталт жоохон ч гэсэн өнцөг ирэх юм бол тэр хүн би нэрээ өв соёлоо яагаад ингэ энэ олон жил мартагдсан бэ гэж нэг л мессеж энэ ивентээс авах юм бол тэр үнийг дагж байгаа хэдэн зуун мянган хүмүүс давхар тийшээ шифт юм. Тэгэхээр зүгээр ингээд одоо би хүний тоогоор цуглуулъя гэвэл бид нар нөгөө 100 уул муулан дээр алхахдаг ч гэ тэ зүгээр л 1000 2000 төгөө 5000 хүн цуглуулж ч юм уу яриа гаргаж болно л та. Гэтэ гол зорилго нь тэр байгаагүй. Хамгийн нөлөө бүхий, хамгийн урд явж байгаа бусдад үзэл сурталыг шингээж өгч чадамжтай. Тэр хүмүүсүүдийг нь цуглуулад тэр хүмүүс дээр нь өв соёл тэгч нарыг уулзуулъя. Энэ ивентийг үйл ажиллагааг зохион байгуулах гэж бодсон хэд хэдэн шалтгаанууд байгаа. Тэгээд бид нар ер нь ингээ Монгол маань монголоор байж л байна те. Халахын заяа ихээ гэж 50 байгаад байдаг. Тэгээд яг үүндээ харах юм бол өв соёл тээж байгаа нэг 100 200 хүрхгүй хүн байгаа ба Монголд. Тэгээд энэ хүмүүстэй би таадыг албаар зорж танилцуулъя. Магадгүй хамтарч контент бүтээгээсээ нэгнийгээ танилцаасаа гэж хүссэн. Бас нэг хэлэх зүйл нь энд ирсэн контент бүтээгч болгон энд байгаа өв соёл тэгш нэг хүнтэй 26 онд заавал хамтарч нэг контент хийгээсэй гэж би хүсэж байна. За энэ ах маань Чин зориг гэж ах байгаа. Тэнгэрийн нүүдэлчид гэдэг төслийн үүсгэн байгуулагч ах. За энэ ах бол миний өв соёлтой хийж байгаа бүх юмн дээр надтай хамтарч байгаа хүн. Монголын тайган нохой судлалын холбооны ерөнхийлөгч хүн байгаа. Монголын ирээд болсон биднэрт мөлжөөд барахгүй агуу их өв соёл бас байна. Сүүлийн 100 жил монголчуудын дүр төрхийг бид нар юу гэж төсөөж ирсэн гэхээр одоо ер нь их тайван амгалан монголчууд гэхээр гүндүүгүү гэрэн цайлган те ийм байдлаар дэлхийн нийтэд таниулчихжээ. Бид нар тэгээ ойлгочих. Тэгэхээр монголчууд дээр үеэсээ язгуурын өв соёлтой юм ард түмэн байсан байна. Одоо бид нар уул уурхай газар шороогоо биш түүхийн уурхайг ухах цаг болжээ. Тэгээ яг одоо нэг юм газар зүүн бидний амьдардаг бүсэд дэрэ шүү дээ. Энэ цаг агаар, энэ дөрвөн уйлрал, энэ урт том тал, энэ дөр яг ямар соёл зөгцөн гэж. Одоо бид нар энд яг арабын цөлийн соёлыг авчраа буухгүй юм чи. Эсвэл бид нар энд яг Африк соёлыг авчрах хэрэгс буухгүй. Бид нар энд яг Европын соёлыг авчрах хэрэг бидний зүгээр л байгалийн бүтэц, цаг агаар тэр монгол хүний магадгүй бүр төрсөн цагаас шидэж өссөн хоолноос нь үндэслээ, тэ аав ээжээс нь үндэслээ тэр үүссэн ходоодных нь ашигтай бактери, микробиом ерөөсө бүх юм чинь л монгол хүн монголоор л байх л хэрэгтэй байгаа байхгүй. Яг ийм газар нутагт, яг ийм орон зайд, яг ийм нөхцөл байдалд амьдарч ирсэн бидний өвгдөөс хэдэн мянган жилийн турш ийм байсан юм аа. Ийм байсан юм байна шүү. Тэгээд энийг бид нэр чухалчлахгүй бол магадгүй хитрхи төөрц явж магадгүй те. Өөр юмнаас хариулт байгаад утга учраа хэрэггүй айлаас ирэхээр авдрах. Одоо би чинь шонхор сонирхож судлаад ер нь нэг бараг хагас жил нэг 7-8 сар болж штэ тэ. Тэгээ өөр нэгэн шонхортой болсон идэлэг шонхор. Тэгээд энэ бүх хугацаанд одоо би Монголын шонхор тижээдэг одоо шуучлах уу гэдэг ямиг хөгжүүлдэг хүмүүстэй уулзч үзсэн. Миний бүр хамгийн хүндэлсэн тэ хамгийн их ямар гоё юм бэ гэж бодоход хүрсэн бол ялч хүмэндээ ах. Юу ихээр сүүлийн 34 жилийн турш энэ арчлал гарснаас хойш шуучлах уу гэдэг ухааныг барьж аваад судлаад өөрийг хэрэгжүүлээд яг энэ соёлоор амьдарч байгаа. Бүр тэр хүний надад хэлсэн зүйлсүүдээс хамгийн гоё нь юу байсан бэ гэхээр шуучлах уу гэдэг бол энэ бол нэг үдлийн бас язгуурчны соёл. Яг тэгэхээр дээр үед хаадууд ингээд анги өрөөнд явдаг. Олуулаа бүр хитэн зуугуул одоо хувлын хааны бүр юм ангийн зураг байдаг шүү дээ анд явж байгаа зураг. Бүгд шуутай. Бүр өчмбөртэй тий читатай. Тэгээд тэр шууга гол нь яг бид нар зурган дээр сайн харж чадахгүй баг. Гэхдээ миний ахын надад хэлсэн зүйл нь юу гэхээр хэрэг үнэхээр чи хаан хүн юм бол хэрэг үнэхээр чи ноён хүн юм бол шууга яг яаж авч явах хэвээр. Шуугч усанд оруулж болохгүй шүү дээ. Угаач болохгүй. Тэр чин тийм нохоо шиг юм гоё гэрийн нөхцөлд яахгүй эн чи өөр араатай амтан тий бүр махчин амтан. Бүр шууга барьж иддэг шуу. Тим амтныг яг яаж тижээдэг вэ? Тижээгтэй яаж гоё тижээдэг вэ гэдгийг надад өгүүлэрсэн байхгүй. Шууны өдийг нь харж ээж энэ шууны хоол тижэл нь хэр байгааг хэмждэг. Ядраад ирэх юм бол үдсүүд нь юм болцсон. Шууг ингэж муухай ядрааж тижээж болохгүй. Ингэснийхээ оронд байгаль дээр нь тавьсан дэр. Хэрэв шууг тижээх юм бол гоё тижээх хэрэгтэй. Намайг Монголын минь баяр гэдэг. Одоо би 49 настай. Би энэ одоо шонхор шууг сургах харцгаар ан хийх энэ өвийг одоо 90 оноос хийж явж байгаа. Энийг хүн надад заагаагүй хэн нэгэн энэ ийм зүйл байдаг шүү. Энэ ийм ингэж хийдэг шүү. Энэ бүхэн маань 300 жилийн өмнө ийм байсан. Өнөөдөр ийм байсан шүү гэдэг зүйл огт байгаагүй. Бүгд шинээр бүгд энийг бол төсөөллөөрөө бий болгож гаргаж ирж өнөөдрийг болтол хөгжүүлж явж байгаа. Одоо нийт 34 жилийн хугацаанд нэг ч удаа таслаагүй. Одоо өнөөдрийг хүрсэн. Тэгээд Миндэ ах бол
яг одоогийн байдлаар Монголд миний мэдхийн тэгээ бүр тэрийг аяг баримтжуулсан байдлаараа ганцхан өөрийнхөө тижээж байгаа магчин шуугаараа ан хийлгэж чаддаг хөө. Тэгээд яг энэ ан хийлгэж байгаа өөрийнхөө шонхоор харцгаараа туулаа бариулж байгаа энэ бүх видеог нь гадныханд үзүүлэхэд гадны шонхорчд жаалмаар. Яг тэгэхээр бидний шүтээд байдаг те вау гэж хараад байдаг бас нэг тэр хүмүүс байна шүү дээ те одоо арабууд ч юм уу те тэр авийн хүмүүс ч юу гэхээр шонхороо ингээд гоё илт суугаад ингээд үржүүлгийн амтан болох баг юм доместик амтан болгоцсон байгаа байхгүй. Тэд нар яагаад Монгол дээр шонхор аваад байгаа? Шалтгаанаа нэг чинь зэрлэг шонхор байхгүй. Зэрлэг нисдэг чон гэсэн үг шүү дээ. Нисдэг ирвэс гэсэн үг. Энэ зэрлэг амтныг маш гоё гоо үзэсгэлэнтэйгээр нь тижээн гэдэг бол өөрөө дахиад бараг шинжлэх ухаан юм. Өөрөө бараг урлаг байгаа байхгүй. Тэгэхээр минь яг бол үнэхээр тэгж авч чадж байгаа юм би тэгээд энэ үнээс бол маш олон жил өргөжлөлөө суралцсан гэж бодож байна. Тэгээ залуучууд ч гэсэн би шонхортой болмоор байна. Айгу шонхор кул байгаад тах шиг байна гэж хөнгөн бити бодоор. It's not a joke. Чи бол шонхорыг сурахгүй. Шонхор л чамайг сур. За магцан шуугаар ан хийх нөгөө боломжтой дэлхийн маш олон улсууд тарсан байдаг. За монголчуудын хувьд бол магцан шуугаар ан хийжсэн тухай түүх, усаатны мэдээ, янз бүрийн археологийн олон мэдээ байдгаас одоо хамгийн сайн мэдэх нь Монголын нууц төвчөөний 1-р бүлгийн 24-р зүйл дээр одоо хяад уржирны хөвгцөг бодомчрон мохог одоо бор харцагт хижээжсэн тухай дурдсан байдаг. За тодорхой хугацаанд нийгмийн эдийн засгийн байдлаас болоод монголчуудын энэ шүтэн болсон ан гөрөөний ирэмгий дайчин байдаг харуулсан энэ үс соёлыг одоо бүдгөрүүлсэн, завсцсан, үгүй болсон болох хэмжээнд хүргэсэ. Тэгээд өдгөө одоос миндах гэргүүтэй хан дүүсүүд бас ингэж судалж хөгжиж явсны үр дүнд бид нар өнөөдөр гар дээрээ шуужлах үс соёлыг бэлэн дээрээ шонхор шуудаа суулж байгаа шүү. Одоо энд байгаа залуучууд донд бол нөгөө 90 хүний дотор эмээлтэй азартай морь гэдэг чинь бүх хүн л одоо G-class Rolex боддоо шүү дээ. Rolex айчих. Амлаа. Шонхор оруулж. Аалан заяа. За гадаад ямар ч баян өндөр очоод I have a Falcon гэдэг зүгээр бүгдээрээ шууд өөр болно нэр гэсэн. Ерөөсөө шонхортой болоорой. Элитүүдийн төвшөнд бол шонхортой гэдэг бол чи өөрөө сонсогдож шүү. Тийшээ яваад ихээр чи шонхор гэхээр шал өөр болно. Тэгэхээр за тэгээ бүгдээр дуудаж үзье да. Дарж. За үзэх хүн байна уу? Надаас өөр. За голлоо зөкслөө. Яг Монгол эрэгтэй хүн бол энэ зүйлийг авах. Brabus G63 нэг шонхортой. Энэ бол Rolex G63 гэхээс илүү шонхор. Ер нь бид нар нөгөө нэг Европын одоо сэргэн мандалтын үеийн хаад ноёдын тийм ан гөрөөнд явж байгаа зургийг хардаг шүү дээ, тэ. Амар гоё хувцастай, айгуу гоё хэрэгсэлтэй, морь зөр унтсан. Тэгээ дандаа юм анч нохоноор дагуулсан. Монгол ч гэсэн яг адилхан. Тэг ч одоо дэлхийн эзэд байсан хүмүүс чинь тэ. Магадгүй бид нар өөрсдөө нөгөө социализм руу ороод хүн болгон яг тэгш амьдралтай болоод эд хөрөнгөө хураалгаад тэ хувийн өмч эрхчлөө гэдэг ойлголт байхгүй болсноос хойш нөгөө язгууртны соёл, тайж угсааны соёл маань алдагдсан баг. Тэгээ тухайн үеийн ноёд хаадууд ч шонхортой. Ноёд хаадууд ч өөрсдөө тайг нохоотой ан гөрөөнд явдаг, үргэлэг хийдэг. Тийм байсан. Тэгэхээр за нохооны шинж болоо юм орой одоо дагдсны энэ орой ясна овгор. За энэ шанаагаа дагсан юм далбар чихтэй. За монхор хоншоортой. За энэ ном шиг энэ бүхтөр нуруутай. За тэгээд ийм туураа шиг ийм цомбон сарвуутай. Туулаа шиг ийм хүчтэй боривтой. За тэг гиз татуу цээж доошоо. За ерөнхийдөө энгийн байж байгаа үедээ зан характер маш дүлгөөхөн. За эртээр үеэс бол ер нь бол ан гөрөөнд язгууртнууд энэ цагаан цайвар нохоор ан хийж, за харцаардууд хар бараан нохоор ан хийдэг юм бас соёл уламжлалт байсан байж байгаа. За эр хүн анч халтар шууган бариад, анч нохоогоо бариад дагуулад анд явж явах бол эр хүний жаргал юм аа. Зүчхүү хийсэн байна. Тэр үеийн хан хүүгүүдийн гэхээр язгуурт гэсэн үг шүү дээ. Хамгийн дээд жаргал байсан. За ингээд энэ манай номон дуудлагатай нохоол за тэнгэрийн нүүдэлч төслийг хэрэгжүүлж яхад Монгол орныг тасралтгүй дөрвөн үлрэлийн төш 4000 км мориор тойроход цуг дагаж явсан юм баатар нохоо байна. одоо бид нар бол ерөөхдөө ингээд төвд банхаар Монгол банхрыг бас ялгадгүй юм байлаа. Энэ дээр бол маш гоё өв тээгч хүмүүсүүд байгаа.
Тэгээд бид нэр бүр ийм үржүүлгийн газартай, банхар үржүүлгийн газартай тийм хүнийг бас урьж авчирсан байгаа. Тэгээд дэлхийн аварга, Азийн аваргуудад маш амжилттай оролцож байгаа бүр авраг болсон банхарыг бид нар бас цагаан сар дээр авчирсан. Үндсэн шинжлэх юм бол банхар том толгойтой, хазалт маш сайн, өсний бүтцийн хувьд бол давхар өсний бүтцтэй буюу Монголын одоо энэ эрсдэл уур амьсгал маш сайн зохицсон. Халуунд өснийхээ ноосны одоо 90%-ийг хайж чаддаг, өвлийн хүйтэн болохоор тэр хэмжээгээр өсөлж ноосолж авч чаддаг. Ийм онцлогтой нохой гадны том эксперт шүүгч нар нохой үржүүлэгч тэднийгч нар бол энэ нохойны зан характерыг бол маш өндөрөөр үнэлдэг. Ямар сайндаа бол Монгол банхарыг одоо бид нар л ингээд нэг магтаад байгаа юм биш. Гадны ингээд том шүүгч нар ингээд FCI буюу одоо дэлхийн нохой судлалын холбооны ерөнхийлөгч нэхэд бол 2024 онд анх бид нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороход сэтгэл үлдээжсэн. За бид нар бол энэ дэлхийн аварга дээр нуугдсан эрднийг олж харлаа. Тэр бол Монголоос ирсэн Монгол банхар байлаа гэж онцлсан байдаг. Тэгэхээр энэ нохойны бол тэр өдөөгчд ялгамжтай хандаж байгаа байдал, тэр орон зай мэдрэхгүй, за байгалийн зүн совин гэх мэт зүйлс нь бол бусад нохойнуудаас хэд дахин байдаг. Одоо бид хүн бол машин дээр бенз бол бусад гэж ярьдаг шиг, нохойны ертөнц бол банхар ба бусад гэж ярьдаг. Тэгээд та бүхэнд энэ нохойг бас сонирхож тийжээж үзээрэй гэж хүсэж байна. Банхар яг нин уугүй хэлэхэд шүү дээ. Миний мэдрэмж юу гэж. Үнэхээр хүчтэй. Мэдээж бага шиг те. Үнэхээр хоттой хүн хамгаалаад бүр чон моныг цааш нь харуулж чадах. Хүлэн зөвшөөрч. Гэхдээ биш те. Ягаад ч юм хүүхдэд амар илгэсэг. Амар гэрийн нохой. Бүр амар хөөрхөө. Яг ингэ нүдийг харахаар идчихэд дахиад хоол байна уу гэж байгаа шиг тийм харцтай заяа. Бүр ингээл ирхлээл эдэг нэг юм амар хөөрхөн нохой байхгүй. Миний хувьд бол яг тийг санагцсан. Бүр яг тижиж болдог панда шиг амар игдүүтэй, амар хөөрхөн. Гэтэ амар гэр бүлсэг. Амар сайн хамгаалагч нохой. Тэгээд Зайбт хоёр бас саяхан ярьж байгаад удахгүй бас өөртөө гэсэн гоё авраг удмын цустай мэдээж удам судрыг харна. Тэгээд маш гоё банхартай болъё гэж шийдсэн. Намна академийн хуйга тэгээд 6 дахин баска одоо бүр National Geographic-ийн дээр хүртэл ирээд те контент хийж байгаа бүр дэлхийгээс зорж тоож ирж контент хийж байгаа юм мундаг хүмүүсүүд Монголд байдаг. Одоо манай хуйгагийн маань видео TikTok дээр, Instagram, YouTube дээр одоо хэдэн 10 сая views-тэй чинь те. Тэр ийм мундаг хүмүүс Монголд байдаг. Тэгээд энэ бүх хүмүүсээ урьж авчираад тэнд байсан бүх хүмүүстэй өмнө алдаршуулад гоё үг хэлүүлээд микрофон өгөөд тэр орон зайг нь олгосон байгаа. Нэг юм манай хуйгагийн маань хэлсэн нэг үг бол үнэхээр толгоноос гарахгүй. Юу ихээр солонгосчуудад таеквондо байдаг. Японочдод жудо байдаг те. Хятадуудад вушу, кунфу байдаг. Монголчуудад яг юу вэ? Монголчуудын ямар нэгэн байлдааны тэр нэг техник гэх юм уу те. Тэр юм нь яг юу юм бэ? Энэ том хэдэн зуун километр үйлчилсэн талд угаасаа бид нар явган зодоо хийгээ явахгүй. Бид нар угаасаа морьтойгоо л тавих. Тэгэхээр бидний байлдааны тухайн үеийн 13 дугаар зуунд те үнэхээр инновацлаг. Бүр хүн хараад ойлгохгүй. Тэр ч одоо юу юм бэ? Центаврууд юм хайшин те. Хүнэн биетэй морин бүхстэй ийм хүмүүс юм хайшин гэж боттлон тийм байсан зүйл юу гэхээр намна харва. Морин дээрээс нумсам харвах тэр ухаа. За одоо энд хорон цугсан залуучууд улдраас каратегаар хичээлдэг хүн байна уу? Карате, тэквондо, кикбокс, бокс энд бай тийм үү? За өөр ямар нэгэн орны тулааны урлагийг хичээлдэг хүн байна уу? За тэнд фенсинг, төлөвлөс сэлэм. За энэ мэтчлэг өнөөдөр орчин үеийн залуучууд бол өөр орны уламжлалт тулааны урлагаас үүсэлтэй урлагуудыг суралцдаг. Гэвч Монгол улааны урлагууд бидний үе хүртэл бол үлэмдэн уламжлагдж ирж чадаагүй маа. Тийм учраас хүмүүс өөр соёлын урлагуудыг хичээлж эхэлж ирсэн гэсэн. Миний өөрийн хүсэл сонирхол юу байсан бэ гэвэл Монгол улааны урлаг монголчуудын эдэлж хэрэгжиж ирсэн тэр дэрэг дайны урлагийг орчин үед тийм ээ дэлгэрүүлж үүгээр залуучууд төлөвшөл олох гэсэн үндсэн зорилготой гэсэн. За Монгол ирэх хүн зэвсэг агснараа яах вэ гэвэл энэ өөрийн тусгаар байдлаа илэрхийлж байгаа гэсэн. Яг энэ Монгол ахуйтайгаа ойрхон хамгийн том соёлуудын нэг бол морь тарва юм шүү. Монгол морь идэх соёл, Монгол имэйл одоо хазар буюу Монгол орны тоног идлийн соёл, Монгол дээл гоцсны соёл, Монгол одоо ахуй нийгмийн соёлыг бүгдийг хамруулсан одоо спортын нэгэн гайхамшигтай төрөл бол морь тарва юм аа. Тэгээ та бүхэн бүгд одоо хичээлж тийм ээ маш өндөр уур чадвартайгаар дэлхийг гайхуулах хэрэгтэй. Миний ирээдүйд нэг нууцхан мөрөөдөг зүйл юу гэхээр намайг амьд байхад ядаж Олимпиад морьт харваа оруулсан гэж. Тэгэд зогсохгүй Монголын наадамд сур харваа гэлтгүү намна харваа
заавал орох хэрэгтэй гэж би боддог. Үнэхээр гайхалтай спорт. Тэгээд гал морин жилдээ монголчууд маань мориндоо мордоод морьт харваагаар хичээлж эхлэсэй гэж би хүсэж байна. Залуучууд ийм спортоор хичээлээсэй те. Биднэрт нэг өөрсдийн гэсэн нэг юм сүнстэй, бахархалтай, яг эзэмшсэн зүйл нэг хэрэгтэй шүү дээ. Монголчуудын дэлхийд дахиж нэг өөрсдийгөө хамгаалах зүйл нь одоо японочдын сумо гэдэг шүү дээ. Монголчуудын морьт харваа авах юм болов? Нэрмэл бид нар шимээ арх авчирсан, нэрмэл авчирсан, айрыг авчирсан, хэдэн 10 литрээр авчирсан. Тэгээ нэг сонирхолтой юм. Та хэд магадгүй бас энэ цагаан сараар анзаарсан ч гэж магадгүй. Айлуудад орохоор ингээд цагаан их задлцсан байгаа юм те. Гэтэ ер нь бид нар нэг уухаа болцсон байлээ. Бидний хүмүүс ууж магадгүй гэж одоо ширээ болгон дээр ингээд арх авчираа тавьсан. Хин ч угаагүй шүү. Нэгийн ч задлаагүй. Хүмүүс юу уусан гэж шимээ. За манайха сайхан олсон шүү. Сайхан идэн шүү. Бүгдийг гоё дайлж байгаа шүү. Хүмүүс гол нь бидний өгөх гээд байгаа мессежийг ойлгоод гоё гидэс татгалан байгаад те. Гоё хоорондоо золгоод ингэх юм бол тэгэл гол зориг бол тэр. За би танаа ширээнээс нэг 2 хүнтэй нэрмэл барьчихъя. Номоо хусах уу? За дент тойлоо. Дандаа гоё хүмүүс цуглажээ. Энэ томорно эн чинь ихсэл те. Ихсэл чинь супер байхгүй шүү дээ. Дараа жил зүгээр 300 хүнтэй, дараа нь 500, 700, 1000. Яа амар гоё орж байна. Дахиад хусах уу? Do you know about nirmel? Nirmel is Mongolian traditional alcohol. Let's have one shot, yeah? Okay. So how long are you going to stay in Mongolia? I'll be here for the next month, but I'll be coming back and forth from here and over to Mongolia. That's nice. Yeah. That's nice, man. Okay, let's have a shot. Yeah. For sure. Oh, easy. Yeah, it's easy. It tastes good. Interesting, yeah, for sure. One more? One more. It doesn't taste like alcohol. It doesn't. Yeah. Tastes good. Монголчууд ер нь бол ингээд дээр үеэс айгүй их найрладаг те. Намар дээр айгүй их найр дээр хийдэг. Тэгээ нэг юм юу гэхээр бид нар чинь найрлахар ч айргүй нэрмэл ууж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь нөгөө баг градустай учраас бид нар айгүй их уудаг. Тэгээл нөгөө найрлал, дэмбэдэл те, хуруудаал эн чинь янз бүрийн соёл явж байгаа шүү дээ бас. Тэгээ тэр болгоныг хийж явахад бид нар тийм их уудаг одоо habit гэх юм уу? Ер нь жоохон бэдэг юм шиг анзаарчихсан. Тэгээд энэ habit-а бид нар яг энэ гадаадын нэмэгт 40 градусын архитай холцохоор л ер нь амьдралаа жоохон алдаад байна уу да гэсэн бодол байгаа. Тэгээд миний нэг хэлэх юм дараа дараагийн ямар нэгэн Монгол ус соёлтой ивентэр бол би бол нэгч цагаан арх авчрахгүй гэж бодож байна. Зөвхөн нэрмэл айраг тасраа. За тэгээд мөнгө төгрөг 20 мянган төгрөгөөр золохгүй хамгийн багтаа $100 дэвсгэртэй золгоно гэж байгаа. Бизнес хийдэг хүмүүс нь хамгийн багтаа $100 дэвсгэртэй золгоно гэж байгаа. За, өндгийн тархан тавтаа орвоо та. За, амар сайн байна уу? Багшин тунгадаг уу? Хэрэг байна. Амар байна. За, босоо. За, амар байна уу? Амар сайн байна уу? За, амар сайн байна уу? Хөгшүүд нь ингээ суух юм байна. Одоо жинхэнэ ирэхээ хэлээ та. За. Оо энэ юм уу? Чи дөө 91. Оо тэгвэл. За, сайн уу? Миний хөгшөө юу байна да? 91. За ингээд зориулаа. За сайн уу миний хөгшөө юу байна да? 91. Хит. Амар байна уу? Дүүнэр алуу. Мөнгө төгсөө золгодгүй юм чи. Би ч нөгөө жаруулаа яаж золгохыг бас мэдэхгүй ингээ хамаагүй золгох гэх юм бол бүх хүн ч хоорондоо ингээл холилдоол тэ явчих штэ тэ. Бас айгүй дигж аягтай штэ энэ чи. Эхлээд хамгийн хөгшин хүн дээрээ очиж золгоод одоо хамгийн хөгшин хүн дээр 2 дахь хөгшин очиж золгоод хажууд нь суугаад 3 дахь хөгшин хүн очиж золгоод хажууд нь суугаад тэгээд хөгшчүүд маань байраа эзэлсний гадаар хоймортой. Тэгээд бид нар ингээ залуу руугаа яваад ер нь бол бид нар амар инээдтэй. За 60-аад оных ийшээ 70-ын ийшээ 80-ын ийшээ 90-ын ийшээ 2000-ын ийшээ 2010 гээд 1960-аас 2010 он хүртэл төрсэн 50 жилийн зөрүүтэй хүмүүс тэнд цугласан байсан. Тэгээд бид нар бүгдээрээ золгосон. Тэгээд манай нэг найз бас ирсэн байжсэн. Тэдсэн чинь нэг дүү золгосон байгаа байхгүй юу 2000 мэдгүй 7-8 оны үе юм. Тэгээд тэгснэ одоо 90-ад оны залуутай золгохтой хэлсэн зүйл нэгсэн гэж. За хаа та урт насалж удаан жаргаарэ гэсэн гинэ. Тэгээ манай хүн бүр ингээд би ямар амар хөгшин болсон. Би бүр урт наслаарэ гэж хэлвэл төвшөндөө хүртэл очсон багтаа юм. You were born in 99. Амар сайн байна уу? За дүүнэр ирж золгоно байгаа.
За ямар сайн байна уу? Тэгээ сайхан шинжилж байна. Оо сайхан. Би чи ямар олон түүх юм бэ? Би золгосон чи мэдэрдэг юм биш үү? Оо сайхан шинжилж байна. Баярлалаа. Үнэхээр мэдэрч юм, үнэхээр хөвгшөрч юм. Ямар сайн байна. Сайхан шинжилж байна. Яа, видео миний дүүнэр агаагаан гэдэг юм уу? Яа, хөдөлчихсөн үү? Oh, man, that was the longest zolголт ever. Тийм, цагаан сарын золголт бол үнэхээр сонирхолтой байсан. Айгүй инээдтэй байсан. Айгүй хөвгчлөлтэй байсан. Тэгээд айгүй гоё мэдрэмж авсан. Ялангуяа дүүнераас бүр хадаг барьж золгоод мөнгө барьж золгонгоч би бүр ингэ damn тэ бас нас бол явж байгаа юм бэ шүү гэж. Ийм их хүнтэй нэг дор золгож үзээгүй юм байна. Надаас доош хүн ямар их үйд юм бэ? Золголтын драмад орох чинь үгүй. Харин тий. Золголт үнэхээр өргөн дэлгэр бол. Өргөн дэлгэр бол утгаараа өргөн дэлгэр боллоо. За ямар ч байсан бидний золголт маань дуусчлаа. Энд байгаа бүх хүмүүс хоорондоо золгосон. Тасархаа сайхан боллоо. Би ч айгүй хөвгшөрцсөн юм байна. Айгүй болон дүүтэй юм байна. Яг болно аа. Саяхан нэг миний амьдралд нэлээд нэг том үйл явдал болоод тэгээд би тэр үед ийм сэтгэл зүйн гэх юм уу ийм хүнд байдалд орсон. Яг өөрийгөө ингээд хунтсан байх үед намайг ганцхан сэргэж гарч ирэхэд тусалсан дуу юу гэхээр Сарюнагийн Хатрия гэдэг дуу байгаа. Би та бүгдээр минь сонсоод үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ дуун дээр нэг амар сонирхолтой юм нь юу гэхээр бурэдар дуулаад байгаа. Тэгээд би бүх үгийг ойлгоод байгаа. Яг энэ дууны та ингээ үгийг нь сонсоод ингэх юм бол амар гоё утгатай дуу, амар гоё үс соёл үнэртдэг. Тэгээд би Сарюнад бол инстаграмаар холбогдоод бүр хит дуудаа бүр ингээ талархлаа илэрхийлсэн. Энэ дуу бол те надад амар хэрчүүч өгсөн гоё дуу шүү. Өөрөө ч мэ цагаан сар дээр авчирч болох уу гэдэг. Тэр үед яг боломжгүй байж таарсан. Тэгээд Сарюнагийн хийсэн энэ гоё дуун дээр яасан бэ гэхээр Зевтүгийнхаа бүжигчдийг бүр ингээ захиалж энэ дуун дээр л бүжиглүүлмээр байна гэж урьж авчирж жагаад тэгээ гоё Монгол гэртээ энэ олон хүмүүс ирсэн байхад бурайд Монгол дуун дээр халах Монгол бүжигчд бүжиглсэн. Тэгээ энийг нь үзэж байгаа хүмүүс дунд бүр өвөрн Монголын Америк бүх хүртэл байсан. Тэгэхээр Төв Азийн энэ нүүдэлчний соёл гэдэг те энэ Монгол гэж бидрийг нийлүүлж оноож өгсөн юм шүү дээ. Тэрнээс өмнө бол дандаа аймагуд байсан байгаа шүү дээ. Хэрээд аймаг, 8 аймаг гэдэг. Нэгтгэж өгсөн энэ Монгол гэдэг энэ нэр томьёо одоо болтол байна. Бүгдэнд нь тэгээ зогсохгүй бүгднгийнх нь зүрх сэтгэлд байна. Энийг ойлгосоо гэж бүр яг боддоор харуулах гэж бүр харуулах зогсохгүй бүр мэдрүүлэх гэж албаар бүрээд Монгол дуун дээр халах Монгол бүжигчдийг бүжиглүүлж тэнийг ийм үзүүлбэр бэлдүүлсэн. It was crazy. За одоо бид нар үзүүлэх хөтөлбөр бүх юмнуудаа олсон, золголтоо олсон.
Зохион байгуулсан манай гэр бүлийн талаас бид нар бэлгээ тараая. Одоо нэг яах нь вэ гэж. За бэлгээ тараач бүгдээрээ. Бид нар чи ирсэн хүн болгонд 2 бэлэг өгсөн байгаа. Нэг нь юу вэ гэхээр Ариун Болд ах маань бүх хүмүүст гоё каллиграф нэрээр нь бичиж өгсөн. Бүр гэр бүлээр нь бичиж өгсөн. Маш гоё юм болсон. Зарим хүмүүс бүр ингээд улаан ийм будган дээр дарж байгаад өөрийнхөө алганы хийгээ оруулдаг. Хүүхдийнхаа бүр хөлнийхээ, хурууныхээ бүгдийг нь гоё оруулж хамгаалсан. Нэгт бэлэг нь болохоор манай өв соёл тэгч хүмүүсийн зүгээс Хариука ахын маань зүгээс өгсөн бэлэг байл энэ. Хоёр дахь бэлэг нь юу гэхээр миний зүгээс. За бүгдэнд нь би ямар бэлэг бэлдсэн бэ гэхээр гадаад паспортны Чингис хааны ийм гоё символтой хавтас байгаа. Мэдээж залуу хүн байна. Залуучууд гадаадаар орж гаралгүй л явуулгүй л зүүн өмнөд Азаар 70 хэрэг дээр ч би шаардлаггүй л Тэгж явахдаа ашиглаарай гэд гоё Чингис хааны нүүртэй зурагтай Mongol Empire гэсэн гоё гадаад паспортны хавтас бэлгэлсэн байгаа. Зөөр хүмүүст нэг юм юу гэдэг бэлэг болгоод торрент хийж авч гаргаад хаан ч маяг хайчих бэлэг өгье гэж бодоагүй амьдралдаа ашигладаг. Ялангуяа чухал зүйлсүүд дээр гадны хүнд харуулхад гоё харагдахаар тийм гоё бэлэг өгье гэж бодоод тийм гадаад паспортны хавтас бэлгэлсэн. Хүмүүст бүтэнд л таалагдсан баг шиг. Би бүх хүмүүсийг дэлхийгээр сайхан аялж үзээсэй гэж хүсэж байна. Явж үзээсэй. Миний тэр туулсан замныг туулаад яваад үз чи хариулт нугаас олохгүй. Хариулт чи энд. Тийм болохоор яваад үзээсэй гэж бүгдийг нь хүсэж байна. Тэгээд ийм гоё гадаад паспортны хавтас бүх хүн бэлгэлж байгаа шүү. Одоо энийг үзэж байгаа хүмүүс бол бүгдээрээ Facebook дээрээс ч юм харсан л багтай. Саяхнаас эхлээд өвөр Монгол бичиг заахыг хориглосон. Магадгүй 10-20 жилийн дараанаас тэнд бүр монгол бичгээр бичдэг хүмүүсийн тоо улам бүр цөөрж магадгүй. Гэтэ яг тэрнтэй давхцаад Монгол улс маань төрийнхөө бичгийг монгол бичиг болгосон байгаа. Миний найдаж байгаагаар ойрын ирээдүйд монгол залуучууд маань бүгдээрээ Instagram story-гоо монгол бичгээрээ бичиж хийдэг. Монгол бичгээрээ хоорондоо чаталдаг, харьцдаг. Бүх дэлгүүрийн гадаа лого нь монгол бичгтэй. Тийм гоё яг энэ өөрсдийнхөө жинхэнэ язгуур бичгээр бичдэг болоосоо гэж би бол үнэхээр хүсэж байна. Хэрэв бид нар тэгж чадах юм бол яана гэж бидний өвөг дээдсийн бүх бичсэн архив, бичвэр, хадгалагдсан зүйл рүү шууд нэвтэрч чадна гэсэн үг байна. Хатранд эчимвэ хөглөгдөөч нартын ганцхан үнэн аавын дунд шилж амтэр зузаан ирсийн босоод ягөргөөч амайг цогтой явахын сүлдэн тэргөөд заларнаа эш нацсан дөрүүлж миний хэмар хөхгүй элтэ монголын зөрийг тийм чамрхан мөхөхгүй илүүм болгохт миндэсэн хааны удам тасрахгүй элт хөлгийн шандас яг Ариун Болд ах дээр бас нэг амар юм болсон ивент дээр би яг тэр үед тэр ивент болж байхад за энэ бол үнэхээр одоо юу гэдэг манай өвөг дээдс бол яг энийг таалж байгаа юм байна. Энэ бол яг болох ёстой юм болж байгаа юм байна гэдэг мэдрэмж байна. Тэрний юусэн бэ гэхээр Ариун Болд ах performance art үзүүлээд амьд дуучин хүн цоош нь өөрийнхөө бүтээсэн дуугаа амьдаар дуулаад тэрэн дээр Ариун Болд ах сонсч үзег байгаа шүү дээ. Ариун Болд ах шууд тэр дуун дээр нь одоо импровизацаар гэсэн үг шүү дээ, тэ. Маш том юм хуйсан цаас гаргаж ирж байгаа. Дээрээс нь биерээр монголч хөрчээд хамгийн сүүлд нь тамга дараад хамгийн сүүлийн тамга нь хоёр тамга дараад хамгийн сүүлийн тамга нь юу гэсэн гэж соён яг бичсэн бичигнийхаа дээр нь дарсан байхгүй. Яг хамгийн сүүлд нь бүх тамгаа дараад бичиж дуусчаад өргөхөд аяд дуусгаад ёо.
төгөөгийн маань зоолролтод үнэхээр зоолролт гэж ийм л байдаг баг. Яа. Бүх юм өстө үнэхээр хөх мөх тэнгэрийн тааллаар болж байгаа юм байна. Өвгт эз маань яг энэ үнэхээр энийг хүсэж байгаа юм байна те. Яг бид нар зөв цагтаа, зөв газараа, зөв хүмүүсэнд цуглдсан байгаа юм байна. Энэ зүйлийг угаасаа хийх ёстой байсан юм байна. Энэ үргэлжлэх юм байна гэдэг тийм баталгаа мэдэрсэн гэх юм. Яг нэг тийм амар сонио мэдрэмж авсан. Үнэхээр хөх толбоос фурцсан, гэрэлтсэн. Тэгээд ирсэн бүх хүн бүр бүсэн боссон. Зарим нь бараг нулимс цэглэнсэн гэж хэлсэн. Тэр бол үнэхээр гайхалтай зүйл байсан. За тэгээд би өнөөдөр энэ ирсэн байгаа хүмүүст нэгдүгээр би талархлаа илэрхийлмээр байна. Төөгөөд би бас талархлаа илэрхийлмээр. Яагаад гэхээр одоогийн залуучууд маань ийм хүл авдаг гэсэн баггүй юу? Морь унаад явхаар, ном сум барихаар, Монгол ахуйтайгаа ойртохоор, хөдөө гэрт очиж амьдрахаар нөгөө гой кулээ имижээ алдчих гад байсан. Гэтэл энэ давалгааг ингэж монголчууд руугаа буцаад Монголынхоо үндсэн сүнс рүүгээ өвөг дээдс рүүгээ үндэс рүүгээ ингэж татж агаад маш их баярлаа. Нэгдүгээр ингэж талархлаа илэрхийлэхийг хүссэн. Төгөөг ингээд Монгол өвөө уламжлалын талаар яриад ирэн гут багс ингээд дахиж ер нь бол өөртөө бас эргэцүүл хийж бодож үзсэн л дээ. Тэгэн гот яалтчгүй бидний ондоошил ялгарл маань ерөөсөө өв уламжлал юм байлаа. Төгөө би тэгэд бас хинти рүү анд явсан. Ингээд намайг бас Монгол өв соёлтой маань улам илүү танилцуулаад шонхор одоо тайга нохоо энэ бүхэд сайхан яг эх орныхоо мартагдсан байсан өв соёлуудыг улам илүү сайн танилцуулж байгаа нь надад бол маш гоё таалагдж байгаа. Яг дундаасаа ахуулаад бол монголчууд ингэж найралт юм аа, дээд үеэс ингэж найралт юм аа гэдгийг зурагтаар л үзчихсэн болохоос ш одоо үед ингэж сэргээж ийм гоё найрыг эхлүүлж нэг гоё сэтвэлж хийсэн Төгөөдөө маш их баярлалаа. Үүнийгээ цаашдаа улам өргөн дэлгэр авч яваасай. Миний бие үргэлж одоо энэ гоё найр ивэнтэд очиж одоо өөрийнхөө чаддаг мэддэг бүхнээрээ тусланаа. The fact that this event is bringing together a lot of like content creators, a lot of modern day people doing modern things but showing traditional culture. So I think it's a combination of, you know, old and new. And how do we really push that forward? So I think that's like one of the coolest things is seeing all these people that are trying to do something good for Mongolia. Бид нар бас өнөөдөр яг энэ видеогоор цоошны community-г үүсгэж байгаа. Тэрний үгээр The Genghis Circle гэж. Чингисийн хүрээлэл гэсэн үг. Тэгээд юу ихээр энэ өв соёл түгээх зүйлийг газар орон нутаг хамаагүй гадаадд 200,000 монголчууд байгаа. Хөдөө орон нутагт монгол хүн амын тал нь байгаа. Бүрээдэд бас өөр Монголд бас маш олон сая хүмүүс байна. Энэ хүмүүсийг бид нар яг бичлэн уулзаж юмаа танилцуулъя гэвэл маш их цаг, мөнгө, энерги орно. Ганц л аргаар бид нар маш их цаг хэмнэж илүү үр дүн үзүүлэх боломжтой. Тэрний үгээр бүх зүйлийг дижиталаар хийх. Тэгэхээр би schooltech.com гэдэг энэ вебсайтн дээр The Genghis Circle гэдэг энэ community үүсгэж байгаа. Энэ дотор бид нар бүх хүнд үн төлбөргүй монгол бичиг заана. Бүх хүнд үн төлбөргүйгээр тайг нохоо гэж юу юм? Банхар гэж юу юм? Шонхор гэж юу юм? Тайж угсааны язгууртны соёлууд гэж юу юм? Хөөрөглөх, цагаан сар, наадам, мал зүслэх бүх зүйлийг зааж өгөх болно. Ямар ч үн төлбөргүй энийг үзэж байгаа бүх хүн энэ видеоны доор байгаа линкээр ороод зүгээр шууд орох боломжтой. Магадгүй ямар нэгэн байдлаар би контент бүтээгч хүн болсон, миний өв соёл руу яагаад ч юм татагдаад байгаа, дуудагдаад байгаа нэг шалтгаан маань цаанаасаа би өөр ийм том зүйлийг хийх ёстой ч гэж магадгүй. Тэгээд Genghis Circle энэ community бүгдээ илсэрэй гэж хүсмээр байна. Энэ дотор мэдээж манай цагаан сар дээр сая ирсэн энэ болон өв тээгч нар бүх хүмүүс байх болно. Энэ хүмүүсийн сургалт видеонууд байх болно. Ярилцлагууд байх болно. Тэгээд Genghis Circle-тэй холбоотойгоор бас тун удахгүй Vibestream Season 2 эхэлж байгаа. Тэгээд Vibestream Season 2 дээр та ямар ярилцлагууд үзэх вэ гэхээр зөвхөн өв соёл өргөж байхгүй. Хангалттай бид нар бизнес ярьсан. Хангалттай бид нар хувийн хөгжил ярьж байна. Хангалттай бид нар ном уншлаа. Сонирхох хүмүүсийн дэрийг одоо үргэлжлүүлээд өөртөө сонирхоод явах бах. Одоо дахиж нэг сэдвийг дэшээ гаргаж ирэх цаг болсон. Тэр нь юу вэ гэхээр монгол хүний бахархал. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх. Одоо бид нар хэн бэ гэдэг энэ аялалд бид нар бүгдээрээ тодорхой хэмжээнд гарцсан байсан баг. Гэтэ одоо бид нар нэг цагт, нэг газар цуглах цаг нь иржээ гэж харж байна би бол хувьдаа. Тэгэхээр тэнцэл community дахиад үүснэ. Community гэдэг зүйл бол ирээдүй. Би тэрийг онцолж хэлээ. Энийний талаар тусдаа видеоор ярьж болно. Гэтэ community гэдэг зүйл бол зүгээр ирээдүй.
social media энэ бүхтэй контент энэний цаад ирж байгаа AI руу ирж байгаа дараагийн том зүйл бол амьд харилцаа, community. Тийм учраас цаг нэрч гэж. Хичнээн ирэглээ дөрвөө Хорин чавхтас дуулнам хан хөгөө Охэ хурэ хатах нарзумалгай дэлтний Отман харуулдан зүсрэх тэнгэр нүүлэн хэтээ Улсаар дуудаа халдырдаг Монгол нэртэй ургаан сунган эсгэрэх хэмэр намарын дэлдээ